Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 1984 подкастын 3 дахь дугаар үзэгчдэд хүрч байна. За энэ удаагийн дугаараар бид нэгэн сэдвийг хөндөж ярих гэж байгаа. Манайх бол азар тоталитар улс биш юм. Гэтэл арчилсан орн. Тийм болохоор тоталитар дэглэм азар байхгүй. Гэвч бидэнд одоо энэ улс төрийн эрх баригчдын одоо засаглалын аюул том хямрал үүслээ сая. Одоо ч явж л байна. За тэгээд дээр нь одоо энэ эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг. За авилга бүхний нүдэн дээр ил цэцгэлдэг одоо уул уурхай хэдий их 80 гэдэг одоо бид нэр ярьсаар л байгаа. За дээр нь одоо энэ хүмүүсийн одоо энэ хандлага байна одоо асуудалд хандах хандлагууд. За өчнөө асуудлууд гараад үүсээд явж байхад бүгд ингэж нэг чимээгүй байдаг. Тэгэд энэ үүднээс нь үзвэл одоо төр өөрөө бүхнийг өдөртөн чиглүүлдэг юм босоо тогтолцоотой тийм улс харагдаж байгаа. За тэгэхээр босоо тогтолцоотой улс гэдэг маань одоо дайн байлдаантай тийм орнуудад одоо илүүтэй байдаг. Авторитар дэглэмтэй улс гэсэн үг. Тэгэхээр бид нэр энэ авторитар дэглэм рүү ухраад байна уу? Эсвэл авторитар нийгэмд амьдраад байна уу гэдэг асуулт өөрөө ургаж байгаа. За саяхан бид нарыг бол ерөнхийдөө сүүлийн 6 жилд бол 5 байраар ухраад хүний эрх энэ арчлалынхаа энэ тэгсээр бол одоо энэ авторитар дэглэм рүү Монгол бол шилжчихлээ гэдэг одоо тийм судалгаач бас олон улс дээр гарсан. Тэгээ өдгөө бол бид уг нь энэ амьдралын туршлага гэхээс илүү тэр боловсрал мэдлэгээ хүч болгож ашиглаж тэгж амьдрах одоо эрен цаг үе ирсэн байгаа. Гэтэл бид хүүхдүүдтэй одоо хэрхэн хандаж юуг өвлүүлж үлдээж байна вэ? Энэ талаар бас тантай бас санал бодлыг тань өнөөдөр одоо сонсож хоёлаа энэ талаар ярилцъя гэж шийдлээ. Тэгээд та бүхэд бас уламжлалсаар их батгах маань бас ирсэн байна. За хэдхэн 7 хоногийн өмнө ерөнхийдөө хүүхдийн мөнгөний асуудал айгүй их ярьлаа. Нийтээрээ бүр давалгааллаа. Өмнө хүүхдийн одоо хүүхдийн хүчирхийлэл ч юм уу За дээр нь одоо энэ сургууль соёл боловсролын асуудал. За дээр нь одоо энэ 2 дугаар ангийн хүүхдүүд одоо хүртэл одоо сурах бичихгүй байж байна. За дээр нь тэгээд нэг хүүхдүүд гадуурхдаг одоо дээрлэхэлт гэдэг юм одоо сургууль орчинд одоо маш их цэцгэлсэн. Тэгээ энэ бүх асуудал дээр одоо ингэж одоо их давалгаалж исэн одоо түүх байгаагүй. Миний харж байгаагаар л. За ерөнхийдөө мөнгө гингүүтэл одоо тийшээ одоо ханддаг энэ одоо хүүхдийн мөнгийг нэлээ хүүхдээ эх орноо боддгоо бах ярьдаг. Гэтэл бид нэр өөрсдөө тэр одоо хүүхдтэй хандах хандлага маань одоо энэ мөнгөн дээр арай буруу талаасаа илэрч гараад байгаа юм шиг харагдаад байгаа юм л да. Энэ дээр та ерөнхийдөө юу гэж бодсон бэ? Энэ бол одоо хэдхэн баг 3-7 хоног гэхэр ч одоо дөнгөж саяхны баг өчигдрийн л асуудал гэсэн үг шүү дээ. Хүүхдийн мөнгө гэдгийг аль хэзээс л ярьсан. Хүүхдийн мөнгө гэдэг чинь бол хүмүүст одоо хүмүүсийн амьдралд асар их одоо тус нэмэр болоод байна уу? Энэ нь улс төрийн одоо сонгуулийн ч гэдэг юм уу хэрэгсэл болоод байна уу? Нэг намын Тэгээ ер нь одоо манайхан ч их ашигчулсан шүү дээ. Ер нь тэгэл авж иléвэл юу ч хамаахгүй. Авж иléвэл тэгэл одоо аваалаа цаана юу болж байгааг хамаахгүй. Одоо ч гэсэн багш нарын цалин ярьж шүү дээ. Тэгэл бүгдээрээ л одоо гів гинтхэн цалин ярьж байна. За тэгээ цалингийн цаана багшийн хийж байгаа ажлын дээр ярихгүй байна. За тэгэл одоо гол давлгаалж байгаа юм 15% байх юм уу? Эсвэл 20% байх юм уу? Эсвэл 3 сая 500 байх юм уу гээл. Одоо ийм яриа одоо асуудлын гол маргааны сэдв болчоор чинь ер нь энэ ийм яриа чинь эцэг төсгөлгүй л явна л да. Жишээлбэл би яагаад одоо 10 саяг өгч болохгүй юм бэ гэж ярьж болно шүү дээ. Тоо яривал тэгэл яриа л. Тэг яагаад ингэж бүх юм явсаар аваад ийм тооны хэлбэрт орчоо гэхээр биднэрт ерөөсөө ярих юм байхгүй. Бүх юмыг тоогоор илэрхийлдэг. Одоо ямар нэгэн байдлаар ажилд ороход ямар цалинтай вэ гэж асууна уу гэхээс биш ямар ажил вэ? Миний дуртай юм уу, дургүй юм уу? Би энэ ажил хийсээр өөрөө хөгжих юм байхгүй. Тэгэхээр ер нь нийгэм өөрөө ялзраад болохоо байгаад ирэх үед дандаа л тоо ярьдаг юм шиг надад санагдаж байна. Тэгвэл ерөнхийдөө яг maaхан тэгээд энэ нутгаараа ерөнхийдөө нөгөө хүүхдтэй ээлгүй орон одоо хүүхдийг бол одоо алга үздэг мөнгнөөс нь салглаа ч юм уу. Гэтэл энэ мөнгө маань яг нөгөө хүүхдэд зориулагдж гэнэ гэдэг нэг асуудал бас зарим талаараа хүмүүс хүндчихсэн л та. Хэрвээ хүүхдэд зориулж лээвэл одоо энэ мөнгийг бол бас нэмэх ёстой ч гэдэг юм уу Гэтэл тэр одоо нөгөө хүүхдийн сан гэд maaхан баах юм хэрэгжүүлээд хоосрцсан. Гэтэл одоо яг тэр хүүхдийн сангаас яг
хүүхдэд зориулагдаж гарсан мөнгө нь зөвхөн тийм спортын уралдаан тэмцээнүүд зориулагдсан. За мэдээж бас нэг хүүхэд өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийн дагуу уралдаан тэмцээнд сайн оролцоод эх орныхоо нэрийг гаргаж ирээ бас шагнуулах зүйл баг л та. Гэхдээ тэднээс одоо өөр бусад зүйл зарцуулагдсан юм байхгүй. Зөвхөн тэр спортод зарцуулагдсан ч байд юм уу. Нэг иймэрхүү асуудлууд. За тэгээ мэдээж одоо тэр бусад нэг хідэн тэр бом нь хайцсан тий. Тэрнийхэн тайлан одоо шилэн дансан дээр нь байдгүй ч юм уу. Иймэрхүү асуудлууд ер нь маш их сөхөгдөг. Гэтэл яг тэр мөнгөний цаадах одоо энэ асуудлыг одоо харах тий. Тэр нэг хүүхдтэй бас нэг арай өөрөөр хандах тэр хандлага нь ер нь манад үгүй болчиход байна. Тэгээ ер нь кидэл одоо өөрийн чи ярьж байгаа бол бид нар ингээд юм л авах. Ер нь хүлээ авахч тий. Гараа тосоод юм л авах л ийм нэг талын одоо тэр ивент итгүүлэх авах ийм л ажлыг л гол нь сонирхож байна. Хамтрах юм хийх бүтээлч талын ойлголт биш илүү нөгөөдүүл нь ингээд өгөөд идэг тий. Тэгээ жоохон өгөн заримдаа ахиугаа өгөн тий. Ингээд сонгуул болно ахаад нэг хэсэг бүсээ шангал гэж хэлнэ. Тэгээ ахаад өгөн тий. Ийм л одоо гордлогын нэг юм уу та. Тий. Тэгэхээр одоо сайхан давуулгаал нь шүү дээ тэр чинь. Тийм биз. Тэгэхээр нэг талдаа ингээд одоо хүмүүсийг яг энэ байдалд нь уйдаг, хүлцдэг, дасгадаг тий. За тэгээд нэг төр бас нэг нам ингээд удаан маач одоо нэг нам бол одоо нэлээ удаан ингээд ирэх барилаа шүү дээ. Уламжлалын турш. Гэтэл одоо бидний амьдралд юу өөрчлөгдсөн? Бидний амьдралд тохиолдог, ард иргэдийн амьдралд тохиолдог тэр асуудлуудын яг юуг нь тэр ирэх баригч нам шийдсэн бэ гэдэг бодиттой асуултанд бодиттой хариулт ус алгал байгаа. Тэгэхээр ингэж хүнийг дасгадаг. За түр нь гайгүй яваал би нэг ашиг орлоготой хүүхэд маань нэг 100,000 төгрөг аваа хадгаламжиндаа хийгээ те яваад л байна гэдэг энэ систем маань өөрөө тэр нэг авторитер гэдэг одоо бид хоёрын ярих гээд байгаа зүйлийг бас бий болгодог тийм хандлага ажиглагдаад байгаа юм. Тэгээ ер нь ардсан нийгэм энэ одоо эрх мэдлийн хуваарлт хамгийн чухал юм байна гэж бодогдоод байгаа. Ер нь ардсан нийгэмд бол төр бодлогоо гаргаад хянана. Бус бүх юмыг иргэдийн оролцсон. Тий. Олон нийтийн оролцсон. Хувийн хвшил, олон нийтийн байгууллагууд. Тэг энийг төр өөрөө аваад ахаар би нэхээс өөр арга байхгүй. Төрөөс зүгээр л юм нэх юм. Тэгэхээр эрх мэдлийн хуваарлт хэрэг зөв хийгдэх юм бол юм нэхэхгүй яаж хамтарч ажиллах уу гэдгээ ярина. Яаж хамтарч ажилласан гэдгээ ярина. Тэ? Тэгэхээр манайх бол яа харахгүй л одоо ингээл сонгуулиас сонгуульд халамжийн бодлого тэгэл одоо ингээл өгдөг авдаг ийм юм л одоо 30 жил явлаа. Тэгэхээр эн чинь яа харах байхгүй л одоо төр засгаас нэгдэг. Сая өөрөө хэллээ. Бидний амьдрал юу өгсөн гэж. Одоо энэ асуулт ч хүртэл одоо тэгэл хэвийн л асуугдаж штэ тий. Одоо ямар нэг юм өгөхөстэй өгөөгүй байна. Тий. Тэгэхээр бид нар өөрийн мэдлгүй бас өөрсдөө юм болчихж байгаа. Тий. Би чи адилхан. Тэгэл одоо өөр бидний хооронд хэл яриа явагдахгүй л байл та. Тэгэхээр ерөнхийдөө бас энэ нэг авторитер гэдэг зүйлээр бид нар бас нэг ярьж байгаагийн хувьд ерөнхийдөө хоёулаа бас нэг өмнө дурдж ийсэн те. Биднэрт энэ авторитер гэдэг зүйл маань одоо эцэг эхчүүд ч юм уу, эмээ өвөө ч юм уу те. Тэр арга гэрийн хүмүүжил, суур хүмүүжил те. Хувь хүний суур хүмүүжил одоо эртнээс уламжлалтай ихтэй юм байна гэд. Энэ дээр та бас ямар байр суурьтай. Энэ чинь ойлгомжтой л да. Ер нь одоо хүн төрлөخت нь одоо бүх улс орон хаантай байсан. Хаангүй улс гэж байсангүй. Тэгээ хааны нүмер дор амьдардаг байлаа тий. Бид нар одоо Чингис хаанаа одоо бахархдаг тийм ээ өнөөдөр тухайн үед бахархаж ирсэн үгүй би мэдэхгүй байна. За тэгээд хүн төрлөختөн хаан шиг хэрэггүй юм байдгүй юм байна. Ер нь хаан гэдэг бол одоо ямар ч эрх мэдэл байхгүй ард түмэн бол тэр хүний одоо нүмер дор тэр хүний хэлсэн тэр хүний тушаал шийдвэрийг л одоо биелүүлэл байж идэг ийм л байдалтай байгаа учраас хаан биш ард түмэн хаан байх ёстой гэдэг ийм одоо эсрэг
үзэгдэл болоод ингээд өнөөдөр бид нэр републик буюу тий одоо ард түмний засаглалтай юм оронд амьдарч байна шүү дээ. Тэгэхээр түүх нь бол уламжлалт түүхээ ярих юм бол дандаа хаант ёсны түүх соёлууд байгаа. Тэ? За тэрнээс дараа улбаалаад социализм болсон. Социализм бол бүгдээрингийн сайхан амьдруулна гэсэн төвлөрсөн эдийн засгтай төвлөрсөн удирдлагатай байсан. Энэ бол хаан засгаас арай илүү, арай наашлсан. Тэгээд арчилсан улс орн боллоо гэд үндсэн хуулиараа товхоглосон. Тэгэхээр бид нар түүхээ аваад үзэх юм бол яах аргагүй авторитар. Тэгэхээр бид нар одоо түүхээ өвлөн хадгалъя, хамгаалъя гэж байгаа бол одоо авторитар нийгмэл хамгаалъя гэсэн үг. Энэ нь хүмүүжлэлт бас хамаатай. Тэр урд нь яг үнэхээр ярьж ирсэн. Ер нь одоо ах цахаа хөндлөдөг, тэ том хүний үгэнд ордог, өдөөс нь юм ярьж болохгүй. Энэ бүх юм чинь бидний уламжлал шүү дээ. Тийм. Энэ чинь уламжлал шүү дээ. Тэгээ энэ чигээрээ байх юм уу гэхээр хариулахгүй. Тэгээд ахыг аваад хаяхыг хаяа гэж ярьдаг. Тэгээ юуг нь аваад юуг нь хаях юм бүү мэд. Ерөөс энэ уламжлал ёс заншлын асуудал бол 90 оноос хойш нэг л их сайхан, нэг л их гоё түүхтэй, нэг л их гоё уламжлалтай байсан мэдээд ярьдаг боловч өнөөдөр 10 жилийн сургуульд багш нар энэ уламжлал ёс заншлын хичээлийг заахад хамгийн хэцүү. Одоо шагаагаар тоглуулад байх юм уу те, эсвэл гэр бариад тоглоод байх юм уу те. Чи айгүй шог байдалд орсон байхгүй. Тийм учраас нэгдүгээрт бол уламжлал ёс заншлаараа юм байна. Хоёрдугаарт бол ерөөсөө бидний хүмүүжил тэртээ тэргүй авторитар битэрч гэсэн одоо тэр хүмүүжлээр хүмүүжсэн. Өнөөдөр арчилсан нийгэм чинь тийм хүмүүжлээр хүмүүжүүлэхгүй. Бид нэр үндсэн хуулиндаа бичсэн шүү дээ. Хүмүүнлэг арчилсан нийгмийг зохицлон байгуулъя гэдэг чинь тэр хүмүүжлээс татгалзъя гэсэн үг. Тэ. Тэр хүмүүжлэл сургуульд хичээл сургалтанд орж ийнэг бол байхгүй. Тэгэхээр хичнээн хүмүүс өнөөдөр арчилсан одоо нийгэмд амьдарч гин гэж бодож байгаа ч гэсэн манай төрийн тогтолцоо өөрөө хүссэн үсээгүй одоо тийм авторитар боловсрал хүүхдийг тэр хэлбэрээр одоо хүмүүжүүлэх тэр байдлыг л үргэлжлүүлээл яваад байна. Одоо манай сургалтын хөтөлбөрийг аваад үзэх юм бол тэр чигээрээ ерөөсөө л нэг тийм заасан, сургасан, сургамжилсан ийм л юмар номлосон. Тийм. Тэгэхээр энийг авторитар гэхгүйгээр юу гэж хэлье? Энэ чинь арчилсан биш байхгүй юу? Арчилсан гэдэг нь юугаар ялгаатай юм бэ гэхээр арчилсан гэдэг чинь хүүхдийг сургамжлах биш. Хүүхдийг гаднаас нь ингэж хэлбэржүүлж гаднаас нь хүүхд рүү одоо чиглэх биш. Хүүхдийн дотроос нь чи битээр бол шал хоёр өөр хүн. Битээр нэг аймаг нэг суманд төрлөөч гэсэн. Битээр шал өөр хүмүүс. Тэгээд битээрийн дотор битээрийн одоо хэлбэр галбараас ахуулаад тий нүүр царай юу гэдгийг тарих толгой энэ бүх юм бол өөр. Тийм учраас би өөрөө дотроосоо хөгжлийг дэмжиж би өөрөө одоо цэцгэлэн штэ. Тэ? Өөрөө ч гэсэн. Тэгэхээр арчилсан боловсрал гэдэг бол эрх чөлөөт боловсрал гэдэг бол дотроос нь хүн хөгжин цэцгэлхийг хэлж байгаа. Яг л ургамал шиг. Тэгээ нөхцөлийг хийж өгөх ёстой. Тэгээ одоо ургамлаар бодоход бол дулаан нартай тэгээд ус чийгтэй ийм орчинд сайн ургана шүү дээ. Яг ийм хэлбэрээр л хүн хөгжих ёстой гэдэг ийм юм 30 жилийн турш яригдах ёстой байсан бол энэ яриа явахгүй байхгүй. Маах нөгөө нэг авторитар гэдээ бас нөгөө хүмүүжлэгээ ярьсан ч одоо нэрэл бас ээч нар те бас нөгөө хүүхдээ өөрийнхөө үхлээр айлгаж одоо ялалдаг ч юм уу те одоо хүүхдээ баг яллаад байгаа шүү дээ те. Орондод бол ээж нөхөн газар зурвал ээж нөхөн ч гэдэм үү. Иймэрхүү тийм хүмүүжлийн хандлагууд бас их байна. Чи одоо бас мухар сүсгээр те. Ер нь янз бүр юм л холилдоод явдаг шүү дээ амьдрал те. Тэгэхээр би дахин хэлэхэд өнөөдөр бид нар хувь хүний хөгжлийг дэмжсэн ийм нийгэмд амьдарч байгаа бол эн чинь
боловсролын систем өөрчлөхгүй болохгүй нэ гэдэг. Одоо би сүүлийн үед ингээл ажиглаалгаа. Тэгээ яг уу чи бас нэг нас авчлаа. За тэгээд ажиглаад хахад ингээ өөрийнхөө үеийнхний ингээл харахад бол ямар их хурдан хоцрогддог юм бэ гэж бодож байна. Одоо яам тамгын газар ч гэдэг юм уу айгүй чухал ажил хийж явсан миний үеийнхэн байна л да. Тэгэл тэтгэврт гараад тэгэл хинч болдог. Юусе хинч. Би бас гайхдаг гэсэн нэг дармар хийдэг ус нэг газар орсон чинь жижүүр хийсэн сууж илээ. Миний нэг таньдаг. Тэгээд би Монгол хүмүүс ямар хурдан хоцрогддгийг бэ? Тэгээ хоцрогддог учраас ер нь бас хүүхд хардаг. Тэгээ одоо хийх юм байхгүй. Тэгээд гэтэл би Японууд, Германуудыг харахад үхэн хөлтлийн актив баг. Одоо манайтай ажиллаж байгаа Анита гэдэг нэг аваагаар 80 гарцсан гэд зохиол бичээл тэгэл бидний дунд биднэртэй адилхан сэдв яриад айгүй активнийдэг хүмүүс энэ тэр хүнтэй чинь холбоо тогтоо яригээд ингээл тэг үхэн үхтлээ хүнд хэрэгтэй өөрөө одоо өдөр тутмын одоо цагаар амьдрах тийм чадвартай байхгүй. Бид нар нэг тийм авторитар нийгмийн би юу хэлэх гээд байна вэ гэхээр шин чанар юу вэ гэхээр бид нар ямар нэгэн юм ингэж одоо дээрээс буулгасан ч гэдэг юм уу те ямар нэгэн даалгавар биелүүлдэг гүйцэтгэгчийн ажлыг л насан туршдаа хийдэг юм байна. Тийм учраас өөрөө хөгждөг. Өөрөө хөгжсөн хүмүүс багаасаа насан туршаа ингээд үхэн хөлтлөө хөгжөөд явдаг юм байна. Үхэн хөлтлөө цаг үетэйгээ ингээд хамт явах боломжтой байдаг юм байна. Энийгээр энэ авторитар нийгэм хүний хөгжлийг хөгжүүлдэг юм байна гэж би хараад байгаа байхгүй. Хөгжүүлэхгүй. Уйчдаг. Тий. Одоо яг тийм байна. Тэгээ хөгжих цээжлүүлийн суугаад байгаа шүү дээ. Одоо 10 жилийн хүүхдийн Монгол хэлний хичээл цээжлүүлэх. Тэгэл тэрийг цээж бичиг, хуулан бичиг. Тэгэл тэрийг хэлээл дөнгө аваад явдаг. Тэр хүүхд юу бодож байна? Өөрийнхөө бодож байгаа юмыг илэрхийлэхтэй зөв буруу нь хамаагүй биш. Ийм боловсролын систем одоо болтол байна шүү дээ. Тэгэхээр бид нэр энийг ярихгүй байж болохгүй байхгүй. Тэгээ би үндсэндээ юу хэлэх гэж байгааг юу гэхээр авторитар энэ босоо тогтолцоо дээрээсээ доошоо бүх юмыг ингэж тушаал шийдвэрээр ингэж биелүүлдэг энэ манай энэ боловсролын өнөөдрийн яамны энэ систем бол Монголд хүний хөгжлийн асуудлыг бол хамгийн их тээг болж байгаа нь энэ тогтолцоо. Одоо тэгээ сүүлийн үед бид нар 30 жил боллоо. Тэгэл ерөнхийдөө чөтгөрийн тойрог шиг ингээл хийсэн чинь байхгүй, хийгээгүй чинь байхгүй ингээл явлаа. За тэгээ одоо төр засгийнх нь одоо удирдлагад байгаа хүмүүс одоо энэ зандан шитгэлийн засгийн газар лав ярьж байна. Хүн төвтэй нийгмийн чиг хандлагыг бий болгоё гэдэг. Тийм хүн төвтэй одоо төрийн албан хаагчдын үндсэн зарчим болгоно гэдэг яриад байна шүү. Хүн төвтэй гэдэг. Тэгэхээр хүн төвтэй гэж яг юу гэж байгаа юм бэ гэдгийг өнөөдөр төрийн албан хаагч мэдэхгүй шүү дээ. Энд нэг хүн ингэж яриа л идэг. Мэдэхгүй болохоор оролцоо авахгүй. Тий одоо зандан шатарч байдаг юм ингээд хин нэгэн хүн ингээд дээрэс нь одоо бид нэр бүх хууль журмаа энд одоо тохируулж ер нь бол одоо хүн төвтэй нийгмийн чиг хандлагыг одоо нийгэмдээ одоо төлөвшүүлнэ гэж ярихад яг яам дээр тэрний эсрэг юм хийгээ сууж байна. Бүр яг эсрэг юм хийгээ сууж байна. Тэгэхээр чи яах юм болж байна? Эсрэг юм юу вэ? Жишээ. Гэхдээ харин би хэллээ шүү дээ. Яг тэгээ ярьж яхад сургалтын хөтөлбөргээд нөгөө л өмнөх юм хуулаад нөгөө л хүүхдийг сургамжилсан, цээжлүүлсэн тэ минутын уншлагыг хийлгсэн. Тэрийг хийгээ сууж байгаа. Тэнд юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр яах вэ? За тэгээ яаж юм? Одоо ингээ яам тамгын газар ажиллаж байгаа хүмүүс одоо ингээ хүн төвтэй нийгмийн чиг хандлага гэж ярихаар за эний чинь ингээл бүгдийн дээрээс нь хийх юм шиг бодвол хүүхдийн ёс суртахууны одоо асуудлыг хариуцсан хоёрхан хүн яамд байна гэж ярьж байгаа. Эсвэл одоо ганцхан хүн гэдэг юм. За энийг ингээд 5 юм 10 болгох хэрэгтэй юм байна л да.
Тэгэх юм бол одоо сайн ёс суртахуун нийгэм бий болно гэсэн ийм ойлголт. Ерөөсөө энэ бодож байгаа арга нь олон хүнийг л төр давчраад дээрээс нь тэднэрээр болох гэдэг шүү дээ. Гэтэл олон нийтийн оролцоо гэж ерөөсөө бодож үзээгүй. Энийг хийхэд бид нэр энэ олон нийттэй хинтээ ажиллах. Нөгөө хэдэн үнэ авчраад өөрсдийнхөө юу болох гэдэг. Яг л Тэрийг. Тэгэл тэрийг олшруулаад тэгэл тэр нь олшраад болохоо байгангууд цомгтгол гэж хэлээл. Тэ? Тэгэл 10 байсан юмыг 5 болгоод тэгэл жаахан байж байгаа ахаал нөгөөх нь томорно. Ахаал цомгтгол гэж нэг юм л юм явж байна. Ерөөсөө би түрүүн ярианы хинт хэлсэн ардчил гэдэг бол эрх мэдлийн зөв хуваарлалт байх хэрэгтэй. Тэр төр бодлогоо хийгээд хяналтаар тавина өөр юмд орохгүй гэдгийг одоо хаанаа л ойлгож тийм бусад бүх юмд нь олон нийт хувийн хвшил олон нийтийн байгуул иргэдийн оролцоо ямар чухал юм бэ энэ бус улс орнууд чинь энэгээр л ардчлалыг хийж штэ. Ингэж ижил ардчлал авч үзэн үнэцүүлээ. Одоо олимп болоход чинь ямар олон тэтгэврийн очиж те. Тэр ажлыг дэмжиж өгч байна. Японд сая одоо болсон Японд. Тэгэхээр олон нийтийн өөрсдөө оролцож байна. Тий, сайн дураараа оролцож байгаа. Тэгээд тэрий чинь одоо цэнгит төхөөрөлөнд оруулж ирээд ийм олон одоо сайн дурхан оролцсон гэдэг тэднийг бас хүндэтгээ тий. Тэгэхээр олон талын оролцоо гэдэг юмыг одоо ойлгохгүй байна. Тэгэхээр энэ засгийн газар ямар ч одоо өөрийн лооцсон тавиад ийм юм болохгүй байгаа нөхцөлд яах вэ гэдгийг бид нэр одоо нэвэл мэдээлэл ингээл бүх суугуудаар энийг ярьж явах хэрэгтэй байна л да. Бид нар ч одоо ардчлалынхаа индексээр сүүлийн 18 жилийн дотор. Гэхдээ 18 байр ухарсан шүү дээ. Сүүлийн 5 жилийн дотор. Тэгээ ерөнхийдөө бол өнгөрсөн 4-р сард тий шивэдийн одоо нэг олон улсын ардчлалын одоо тийм тогтолцооны судалгаагаар ерөнхийдөө манай улсыг баг авторитар дэглэмтэй одоо тийм улсын тоонд оруулсан. Гэхдээ яах аргагүй шүү дээ. Тэгвэл аюул үнэн л байна. Тийм учраас бид нэр ерөөсөө би хэлээд байна. Би бол нөгөө боловсролын салбарт байдаг хүний хувьд одоо ингээд хүүхдийн хөгжил энэ төр гэл ингээл бодоол энэ талаар бид нар ч аюул их контент хийдэг. Тэгээ энэ ажлыг ингээ хийх явцдаа ер нь манай энэ төр энэ авторитар хэв загвартай юм байна. Ийм байгаа нөхцөлд хизээж хүүхдийн хөгжил бидний одоо хүснээр бидний ярьж байгаагаар явагдах юм байна гэдгийг л ойлгоод байна шүү дээ. Тэгж л харагдаад байна. Тийм учраас л одоо энэ талаар одоо бид тээр ярьж байгаа юм ер нь энийг цааш нь авторитар дэглэмтэй улс ингээ авторитар дэглэмийн бүр ингээд гүнзгий эрэхтэй он удах тусмаа ерөнхийдөө тэр улсын ирээдүйгээр нь юу хүлээж идэм бол. Яг зарим нэгэл мөхөл янз янзын хэмжээ ярих л бах л та. Тэрнээс гадна бүр игээд бас нэг алуу болчихгүй тэдний чинь ингээ барайл байгаа дээ шүү дээ хэрэгтэй. Тэгвэл бид нэр ерөөсөө энэ ардчил марчил гэж яриад хэрэггүй байхгүй. Тий. Дуурах. Тий. Ер нь чи эрхчлөө байхгүй л гэсэн үг шүү дээ. Хязгаарлагдмал. Тий. Одоо энэ хувийн хвшил байгууллагууд за нэг хувь хүний өөрийнх нь бизнес бүх юм л одоо тэгээд хязгаарлаж байна. Одоо энэ гадна дотн сургууль төгсөөд ирсэн залуучууд хүртэл одоо тэгэл ийм үжил баримтлалаас салаагүй явж байгаа. Тэгэхээр ямар их гүнзгий бидний арьс маханд орчихсон. Тэгээ нэг мэдэхгүй явж байгаа хүмүүс их байна. Мэдэхгүй. Тий. Тэгэхээр би хэлээд байна шүү дээ. Ер нь бол өнөөдөр бид нэр яаж ч бодсон гэсэн цаг хугацаа ямар хурдан өнгөрчлөгдөж байна. Өнгөрсөн 150 жилийн цаг хугацаа өөрчлөлт юу болж өнгөрсөн бэ? Тэр одоо бол 10 жилийн дотор л өөрчлөгдөж сэнтэй адилхан тийм хурдан одоо амьдрал явагдаж байна. Хурдцтай явж байна. Техник технологи явж байна. Одоо энэс цааш улам хурдан болно гэж байна. Тэгэхээр саяхан би бас нэг гадны подкаст сонсчлаа. Тэгэхэд юу гэж яах вэ гэхээр 2018 онд тэр ирээдүйн судлаачдаас
тодорхой хүмүүсээс асуусан байна л да. За 25 хүндийг ямар болох вэ гэж. Тэгэд тэр үед хүмүүсийн яг ярьжсэн юмнууд бараг 90% биелж ийн гэж. За тэгээ биелнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр тэр хүмүүс хаана хөрөнгө оруулах вэ? Тэ? Ингээд зарим нь хятадын компани дээр, зарим нь одоо ингээд дандаа л ингээ энэ хиймэл оюун ухааны чиглэлийн юм. Тэгээд 90% байна гэдэг нь тэд нэр одоо ирээдүгээ зүг харсан байна да. Одоо ядаж л хүүхдээ ямар мэрэгчлээ болох вэ? Тэ? Одоо бид нар саяхан л программист болоодаас та. Ер нь программист л болчих болно л гэж хэлсэн. Одоо тэгээ программист болох шаардлагагүй болчихно гэж байна. Тэгэхээр би энд юу хэлэх гэж байна вэ гэхээр бид нар ингээд өнгөрснөөс ингээд суралцаад тэг ингээд ирээдүг одоо бий болгодог энэ процесс хотлоо болчлоо. Тэр хүмүүс ирээдүг харж хагаад ирээдүгээс нь тодорхойлоод өөрөөр бид нэр маш их тийм ирээдүрүүл ирээдүйс өөрсдийг нь аргашаал хараад ах юм бол тэгэл дуусах юм. Одоо тэр өнгөрсөн бол өнөөдөр үнэхээр хамаагүй болчихлоо. Тийм учраас энэ бол айгүй том сэдв бит хоёр яриад дийлэх хэрэггүй сэдв. Хүнд ойлгуулж төдийлн бий л авч чадахгүй зүгээр би бол тэрэнд итгээд байгаа. Тийм учраас бид нэр одоо энэ уламжил ёс заншлыг одоо баг яриач. Энийг одоо шүтдэг юм а жоохон болиоч. Чингис мингсээ жоохон хоошоо тавиач. Бид нар одоо ирээдүрөө харъя. Бид нар өнөөдөр амар хоцрогдсон байна шүү. Өнөөдөр Монголын боловсролын систем бол аимшигын хоцрогдол байна. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хүмүүс маань болохоор энэ дээр болохоор айгүй бол нөгөө нэг юугаал ярьж эхлэндээ бас тэгээд нөгөө өөрсдийн нөгөө нэг бахархдаг үнэт одоо зүйлсээ авч явна өвлүүлж үлдээнэ гэл уламжлалгаа ярих. Нөгөө харин тэр тийм хүмүүстэй одоо шилбэл ингэ суугаад ярих гарыг тийм хүмүүс олддоггүй шүү дээ. Энд чинь нэг тийм хий яриад яваад байгаа. Хоосон. Тэнийг яг хоосон бахарх. Одоо яг энийг ийм үзэл баримтлалыг баримталж байгаа хүн хийм байгаа юм. За тэр үнтэй яриа гэвэл ярих юм байхгүй. Тийм хүмүүс ярианд оролцдоггүй. Зүгээр тийм хоосон юм ингээл бидний нүд яваал. Тэгээ бид нар тэрийг ингээд бодиттой юм шиг бодоол. Бид нар бүгдээрээ үнэхээр тийм юм шиг бодоол. Ингээл яваад байгаа юм шүү. Одоо би шилэл чамаас асуухад. Тийм үзэл баримтлалыг одоо аваад явж идэг, тэрийг хамгаалаад тэрний ард зогсдог тийм ямар хүн байдаг. Би одоо сайн мэдэхгүй. За тэгвэл уламжлалтай бас нэг хүмүүс ерөнхийдөө ингэж ярьдаг штэ. За ер нь надад ч гэсэн тиймэрхүү бодол байдаг. Бас энэ уламжлал тэр сайхан өв соёл тий. За бит бус өв ёс заншил гэл одоо энэ бүхнээсээ бас шуудхан татгалзах ч юм уу. Бас ингэчээр би одоо монгол хүн биш юм шиг. Монголоо алдаж जैन тий чи одоо монгол хүн биш үү тэргээ бас загнах одоо өвдөц ч юм уу өвөө эмээ ч юм уу одоо тийм загнах хамтлагууд бас манад нэлээд байдаг штэ. Монголоо алдна гэж. Тийм үхтэй бас. Энэ Наранбаяр сая одоо нэг сайд газ ирэл нэг солиотой тийм юм. Одоо энэ Наранбаяр хуучин нөгөө Монгол ёс заншил хийжсэн болоод зөв Монгол хүүхэд гэж ясна дахиад болоод одоо би Монгол хүн гэдэг тийм ном хийж байгаа гинэ нэг сурах чиг. Одоо тэрнтэй л ойролцоо юм асууж штэ. Тэ? Тэгэхээр одоо би хоёлаа чи Монгол би Монгол мөн үү? Ер нь Монгол улс одоо эдэн зууны тэртээс сармөгчин байх үеэс л явсараа бол одоо өнөөдөр л битэрийн эцсийн бүтээгдэхүүн биз дээ. Тэгээд тэр бүх юмны чинь л одоо эцсийн бүтээгдэхүүн л бит хоёр. Тэ? Хоёр Монгол сууж байна. Тэгээд намайг Монгол биш гэд яах юм? Чамайг Монгол биш гэд яах юм? Тэгэл байдал Монгол байгаа үстэй. Байгаараа. Тэгээ одоо яагаад би Монгол гэж яриад байгаа юм? Яагаад одоо хэрвээ бит хоёр сайхан юм байдаг бол бит хоёр дотор байж ингэдэл байгаа. Муухай бол бас л байж байгаа. Тэгээ өөрөө Монгол гэж би яагаад бидний дэлхийн хүн төрөлхтний тий өнөөдрийн байгаа энэ одоо төвшний Монгол хүн хаахан шиг байна. Бидний одоо байж байгаа байдал ер нь хэр зэрэг өндөрлөгт байна гэдэг чинь бидний нүүр царайгаар л харагдаж шүү дээ.
Тэрнээс одоо тэгэл Монгол хүн алдлаа. Тэгэл Монгол хүн янз бүрийн энэ дими юм яриа бол дандаа л илүү дотоо ярианууд. Бид хоёр Монгол сууч шүү дээ. Тэгээ хэрвээ бид хоёрыг өөрчлөх юм бол одоо өөрсдийг л өөрчлөе шүү дээ. Тийм шүү дээ. Энэ тэгээд энэ уламжлал ёс зан шил ч юм уу одоо өвлүүлжүүлдэг энэ бүхний тэр өөрчлөсөн байгаа чинь мах цус байж байгаа шүү дээ. Бүгдээр нь байж байгаа шүү дээ. Одоо өөр яах гэдэг юм. Тийм биз дээ. Одоо бид хоёр дамжаал ирсэн байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Дамжуулаагүй бол тэгэл монголчууд дамжуулаагүй л байна. Байхгүй л. Тий. Тэгээ одоо өв соёл гэдэг юу музейд байгаа эдийн яриад байгаа юм уу? Тэгж ярих юм бол одоо музей үзмэр гэдэг чинь шал худлаа юм байхгүй. Музей үзмэр гэдэг чинь дандаа л хаад ноёдын хэрглэж исэн юмуд байдаг шүү дээ. Хизээ тэгэл алт мөнгөөр ингээл гойчихсан монголчууд байсан юм. Бид нэр одоо гэрэл зураг төв өгүүлнэ гэдэг шиг бид нар монгол хүмүүс ямар байсныг бас нэг зураг мургаас хараад харсан шүү дээ. Тэгээ хаад ноёдын гэрт энэ тэндээс авчирсан дээрэмдсэн хулгайлсан ч байдаг юм уу эсвэл өөртөө хийсэн ч байдаг янз бүрийн юмнуудыг ингээд цуглуулад одоо музей гээл одоо Монгол юм байсан соёл юм байсан гэж ярьж ийн яг жирийн хүмүүсийн амьдралын одоо тэр юу төр музейд байхгүй шүү дээ. Тэрийг илтгэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ түүх соёл өв уламжил гэдэг юмыг бид нэр жоохон ингээд баримжаатай ярих бол хитрхи дүр зургийн ингээд буруу дүр зураг одоо өөрсөндөө бий болгоод тэгээ тэрийг бахархал болгоод тэгээд одоо тийм ингээд тэгэхээр өнөөдөр бид нар одоо яаж ч үгүйсгээд Монгол тэ яаж ч үгүйсгээл бид хоёр өвн сууж байна тэ хүссэн үсээгүү эндээс л эхлэн шүү дээ одоо тэгээ бид нар муу бол одоо тэгэл сайжрах хэвээр тэр ажлаа л хийж шүү дээ. Тэгвэл одоо энэ өв уламжлал ч юм уу одоо энэ соёл өв уламжлал одоо уламжлал ёс заншлгээд одоо энийг бол таны үзлээр ингээд нэлээ хоосон худлаа сурчилж гэх гэсэн. Үгүй. Одоо уламжлал ёс заншил бол за хаанд төрийн үеийн юм голдоо ярьж штэ. Тэ? За тэгэхэд одоо бид хаанд төр гэдэг маань одоо ямар цаг үе байсан, ямар ёс суртахуун дээр үйлчилж ийсэн тэр нь өнөөдөр аваад явж болох юм уу? Явж боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо тэрийгээр бахархна гэдгийг юу гэж ойлгох юм бэ? Тухайн үед тийм байсан. Хаад сайн ч байсан, муу ч байсан. Илүү нөгөө байгальтайгаа бас тэр андаа сайн үеийг яриад байгаа шүү дээ. Муу юм явсан ярихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би хитрхи их уламжлал ёс заншил яриад өнөөдрийг ярихгүй, өөрсдийгөө ярихгүй, өөрсдийнхөө хөгжлийг яаж хөгжихөө ярихгүй байж болдгийм бол хийсэн байгаа. Энэ сэтгэлгээгээр бас нөгөө нэг одоо маахч одоо соёл спорт аялал жуулчлалын яам гээл те. Одоо тэнд Монголдо тийм уламжлалт одоо сайхан юмнууд аваач тоглууллаа дэлхийд те танилцууллаа инглээ. За тэгэл үндэсний өв уламжлал гээл таны хэл дээр одоо боловсролын яам те зөв монгол хүн гээл нэг байлгал би монгол хүн гээл дахиад гаргаж ирээл ингээ явж байгаа энэ бүхэн маань бас нөгөө нэг хүмүүсийн сэтгэлгээг яг энэ хэвэнд нь байлгах ч юм уу эсвэл тэгээд тэр нөгөө нэг авторитар дэглэмийнхээ тогтолцоог хэрэгжүүлэх ч юм уу тэр бодлоготой нь уялдаад байна уу? Өөрийн мэдлгүй зарим нэгж хийж байна. Би энэ бүх юмыг муу санаалал ингээл бүр програмтай зохистой төлөвлөгөө гаргаад ингээд хийж ийн гэж би бодохгүй байна. Ерөөсөө л хүн өөрийнхөө хүсэж байгаа юмыг өөрийн мэдлгүй хийгээд идэг. Зөнгөөрөө. Тий. Тэр чинь олон хүний тэр хүсэл ялангуяа эрх мэдэлд очсон хүмүүсийн хүсэл тэр байна шүү дээ. Тэгэхээр тэрийг хийгээл одоо жишээлбэл ардчил 90 оноос хойш ардчилсан. Ардчил гэдэг бол одоо ард түмний эрх мэдэл тэ бүх юмыг одоо шийднэ гэсэн л үг шүү дээ. Тэгэл элбэгд орж гарч ирээл одоо ардын хувьсгалын ой хийжсэн бол одоо хэдэн төрлийн ой болгочихсон байна. Одоо 7 сарын 11-нд одоо баахан ойл ирдэг шүү дээ. Тэгэл нөгөө төрөө хүндэл төрөө дээдл төр гэдэг чинь ард түмэн шүү дээ. Төр дөөс үсгэл гэх. Тий. Тэгэхээр энэ төрөө хүндлүүлж байгаа энэ өөрсдийгөө хүндлүүлэх гэж байгаа энэ бүх юм чинь одоо нөгөө л хуучин нийгмийн нөгөө л уламжлал ёс заншил гэдгээр л төрийн яриад ард түмнийг өөрсдийгөө хүндлүүлэх ийм л арга хэрэгсэл болох гээд байгаа юм биш үү? Тэгэхээр энэ ардчлалын нэр барьж байгаа хүмүүс ч гэсэн энийг ямар их сурталчилж энэ одоо нийгэм энэ төрийг дангаалгах энэ бүх юм чинь тэнтэс л үүсэлтэй шүү дээ.
Тийм учраас өнөөдрийг хүртэл те боловсролд арчилсан хүмүүжлийн тухай ойлголт орж ирээгүй. Одоо арчилсан хүмүүжил гэвэл ямар ч багш бол юу ярьж байгаа юм бол гэж хэлнэ шүү дээ. 30 жил өнгөрчөөд байна. Тэгэхээр социализмын үед бол социалист хүмүүжил гэдгийг бүгдээрээ мэддэг байсан. Бүгдээ тэрийг хамт хийдэг байсан. Тэгээ одоо манайд бол нэг тийм хоёр ийм одоо төвшнийл ийм амьдралаар зэрэг амьдраад байна. Тий. Нэг нь бол одоо тэр өөрсөндөө бий болгочихсон худлаа төсөөллөөр амьдарч байна. А нөгөөх нь арьс махаараа мэдэрсэн тэр амьдрал энэ хоёрыг зэрэгцүүлээд гэртээ орохороо нөгөөд арьс махны амьдрал нь гэрээсээ гарахаар нөгөөх нь ингээд энэ хоёрыг зэрэгцүүлсэн юм дабл амьдралтай явж байгаа юм шүү. Одоо нөгөө нэг боловсрал мэдлэгээр илүү одоо ажилд авах ч гэдэг юм уу. Тэхээс илүү нөгөө ажлын туршлага хардаг ч гэдэг юм уу. Амьдралын. Одоо 1900-д ажилд орох гээд орж байгаа хүүхдэд ажлын туршлага байхгүй шүү дээ мэдээж. 1984 дээр бичсэн би энийг бас өнөөдөр хэлж магадгүй гэж бодохгүй үү дээ. Мэдж байгаа мөртлөө мэдэхгүй байх. Зохиомл зүйл ярьж байгаа хэрнээ өөрийнхөө зөвд итгэх. Нэг нь нөгөөгөө үгүйсгэж буй хоёр санааг нэгэн зэрэг баримтлах аль алинд нь итгэлтэй байх. Яг л энийг хэлж байна. Орвел энийг хэлсэн биш. Орвлийн нөгөө нэг Голдштейн ном дээр гардаг. Тий. Тэгэхээр бид нар мэдж байгаа мөртлөө мэдэхгүй царайлаад. Ингээд нэг л юутай болчлоо. Үгүй байна. Одоо элдв асуудлууд ингээ бүгдийг нь мэдчих чам мөртлөө тий чимээгүй одоо ингээд сууж ийн босож нөгөө сөрж тэмцэх ч юм уу тий. Асуудлаа нөгөө нэг илүү сайн ярих ч юм уу. За тэгээд энэ нөгөө эрх мэдлэлтнүүдээс тий дангаараа засалж байгаа энэ намаас одоо бид нэр өөрсдөө нөгөө нэг шаардах ёстой. Тэгжээж нөгөө нэг олон нийтийн оролцоо хийж нөгөө арчлалын үнд зүйлээ авч үлддэг тийм систем байдаг байгаад байгаа шүү дээ. Олон улсад. Тэр маань алга болчиход байна. Тий, тэгээд түрүүн бас ярьсан дээр нэмээд хэлэхэд ер нь бид нэр тийм үлгэр дамгаар л амьдарч байна. Тий. Одоо энэ сүүлийн үеийн түүхийг бас их үлгэр дамг болгож ярих асуудал их байдал их нэмэгдэж шүү дээ. Одоо энэ видеогоор үлгэр домог гэхээр одоо зохиомл зохиох юм. Түүхийг яг өөрөө дунд нь явж исэн юм шиг тий. Тэгэл одоо яг л одоо болсон явдлыг хараад тухайн үед байсан юм шиг ингээд ярьчаар хүнд их сонирхолтой байдаг юм. Ард иргэдэд шинэ түүх зохиож өгöd. Тий, тэгээд өөрөөр хэлбэл түүх гэдэг чинь тэр цаг үеийн уур амьсгал ямар байсан юм. За өнөөдрийн ярьж байгаа тэр ярианы юу бол тэр үед тийм байгаагүй байж болно те. Гэхдээ тэр үеийн имийг өнөөдрийнх болгоод өнөөдрийн хүмүүст ингээд ярина гэдэг чинь түүх биш үлгэр дамг болоод байгаа. Аюу гой хууч яриа болоод байгаа. Яг түүхийн үнэн бол биш байхгүй. Тийм юм хүмүүс их автомбай, тийм юмд их дуртай. Тэгээд тэрүүгээрээ хороо ертөнцийг төсөөлөл. Тэгэл өнөөдрийн болж байгаа амьдралаа анхаарал тавихгүй тэр үлгэр домогтой итгэл. Тэгэл ийм хоёр өөр амьдрал донд ингээл хослуулаад яваад байгаа. Тэгэхээр би тийм одоо уламжлал ёс заншлын асуудал бол тэр тухайн цаг үедээ тэр байгаль дэлхийдээ харьцаж ирсэн тэр арга тэр юм тэгэл одоо зөв зүйтэй өссөн бол тэгэл яваал ирсэн байна. Тэгээд өнөөдөр одоо бид нар мал маллахгүй байна тийм үү. Өнөөдөр бид нар хөдөө биш байгальтай шууд харьцаж амьдрахгүй байна. Шал өөр ертөнцид тий суурийн иргэн шил. Тий тэгэл компьютерийн ард ингээл одоо суугаал хороо ертөнцтэй харьцаал байж шít. Тэгэхээр эн чинь бол өнгөрснөөс одоо ирсэн юм даалга байна шүү дээ. Тэгэхээр бид нар хамгийн гол бидний чухал юм бол өнөөдөр бид нар юу хийх вэ? Ирээдүг яаж харах вэ гэдгийг л бид нар голчлох ёстой гэж бодлоо. Чухалчлаа авч үзэх ёстой. Тийм. Тэгэхээр бидний өнөөдрийн яриа бол нийгэм маань тэр чигээр ийм босоо тогтолцоо авторитар ийм хэв маягтай байгаа учраас хүмүүс маань хөгжих, хүмүүс маань хоорондоо хамтрах, тийм үү? Бүтээлч
Энэ бүх одоо нийгэмд байх ёстой, ярангуй арчлалт байх ёстой энэ бүх хүний хүн хоорондын харилцаа явагдахгүй байх гэж хэлээд. Тэгэхэд нөгөө нэг сүүлд нь бас юу яж байгаа л да. Одоо нөгөө нэг зандан шитрийн хүн төвтэй гэж та ярьжсэн те ерөнхий сайд маань яриад байна гэжсэн. Тэгэхээр бас таны саяхан яг хэлдгээр бас нөгөө босоод тогтолцоо. Дээрээс нь бүх юм ингэ шийддэг гэд. Гэтэл доороос нь яг тэр хүн дээрээсээ хүн төвтэй те тэр доод талаас нь асуудлыг шийдэх ёстой гэдэг тийм бас зүйл байгаад хөндөд ах шиг байна те. Тэр талаар бас та нэг явал. Тэгэхээр ямар нэгэн одоо хөгжил хөдөлгөөн бол асуудал шийдэж яв. Тэ. Юм чи ингээл одоо өөрөө шийдэхгүй шүү дээ. Тийм, толгойроо байгаа асуудлаа шийдэх. Хүн шийдэж шүү дээ. Тэ. Байгаль бол өөрөө өөрийгөө ингээд аюул хүн бол тэгж чадахгүй. Хүн бол асуудлаа шийднэ. Тэгэхээр одоо тоталитар нийгэмч гэж хэлэхэд хэцүү юм. Авторитар нийгэмд бол тэр асуудлыг даргал шийддэг. Тэ. А гэтэл ардчилсан нийгэм бол тэр асуудал хаана үүсв? Тэ? Тэр үүсгэхэд одоо тэр үүсэж байгаа газар тэр асуудлыг яаж шийдэх гэж байна? Ямар санал байна? Тэрийг шийдэх ямар одоо зүйтэй алхам байна гэдгийг төр дэмжиж өгөх хэрэгтэй байна. Тэндээ шийдэх ёстой. Тий, доороос гарч ирж байгаа асуудал те одоо шийдэгдэхгүй байж болно шүү дээ. Ингээд дээшлээд тэгэхэд тэрийг яаж одоо хүмүүс хоорондоо тэр асуудлыг шийдэх үү? Тэр нь одоо яаж шийдэл зүг байна уу гэдгийг шийдэх тэр нөхцөлийг бий болгоод. Тэрэн дээр хамтын хүчээр хамтын одоо үзэл санаагаар тэрийг л бий болгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд дараа нь дээшлээ. Тэгэхэд манад бол ерөөсөө тэгээ улсын хурал нь хэлэлцэн. Тэгээд хууль журам болгоо. Гэтэл манад эхэлж хэлэлцчээ доош явуулж. Манад ч одоо ингээд сургалтын хөтөлбөр одоо яг хийгдэж байгаа учраас би тэрийг бас ярих хэрэгтэй гэж бодож байна. Боловсролд асар олон асуудал байна. Нэг ч асуудал шийдэхгүй. Зүгээр л өөрөөр томьёолоод тэгэл дээрээс томьёолоод. Тий. Тэгэл яамны хүмүүс тэрийг янз бүрээр ингээд энтэндээ суулдаг ч юм ингээ хийгээд тэгэл тэрийг тушаал гаргаад доош нь мөрдүүлдэг. Шууд таардаг. Тий. Сурах хүчгөлгөө хүүхдүүдийн ширээ дээр аваад бүгдийг одоо унших хэвээр энэ дагуу хийх хэвээр сурах хэвээр. Тушаал. Тэгэл бүгдийг доош нь мөрдүүлэх ажил асуудал ярихгүй. Тэгээ одоо их муухай юмнуудыг бас олоод эзэн бичгийн тэр чадвар бас их сайн байна. Муу юмд их сайн бас. Одоо жишээлбэл ингээд ямар нэгэн ингээд асуудал одоо шийдэх гэж байгаа бол одоо ардчил марчил гэж яриад байгаа учраас ядаргаатай санагддаг л байх л да. Тэгэнгүүтээ санал авах гэж байгаа. Тэгэл баахан хүмүүс ингээл өөрхий санал маллаа хэлээ л те. Тэгэл дараа нь хиний санал авсан бөөмөд авсан аваагүй юм бөөмөд за тэг ер нь санал авах гэж юу гэсэн үг. Санал авах гэж шийдэж гин гэсэн үг. Тэд нар шийдэж гин гэсэн үг шүү дээ. Хүмүүс шийдэг байхгүй. Тэр санал авах гэж чинь өөр ажил биш байхгүй. Одоо манад аюу их түгээмэл болсон асуудлыг санал авах. Тэрүүгээр арчлыг илэрхийлээд ах шиг байна. Тий одоо энэ дугаарыг хязгаарлалт одоо явах уу болох уу төсөв дээр сая санал авах гэж. Тийм. Яг энэ бол яг үндсэндээ бол аюу соёлтой Одоо дарамтлал. болохоор тэр нөгөө гэр бүлийн хүчирхийлэлээр бас санал авч байгаа шүү дээ. Тий. Наа чин салал ерөнхийдөө хүчирхийлэлтэй гэр бүл одоо ард түмнээ дарамжилж байгаа дарамжлал гэж ойлгож байна. Би бүр үнэхээр дургу үрдэг. Одоо хичнээн олон хүн хөөх ингээл бод сансан юм ингээл сэтгэлээсээ гаргаад хилээд байгаа гэдэг. Одоо тэрийг авна гэж боддог л байх л та. Бас л өөрөөсөө нөгөө авторитар нийгэмд байсан учраас ингээд одоо юу гэдгийг ах захтай хүмүүс нь ингээд одоо залуучуудад ингээд хилээ тэрийг ингээд аваад өвлөөд явуул гэж боддог юм шиг байна. Энд чи одоо юу юм биш үү? Тэгэл нөгөө иргэдээсээ санал авал иргэдийнхээ оролцоог одоо бүрдүүлж байгаа хэлбэр юм биш үү? Асуудал шийдэхгүй шүү дээ. Асуудлаа шийдэхгүй. Тийм. Жишээлбэл би одоо ингээд 5 асуудал тавья. Тэгээд 5 санал тавья. Иргэдийн саналаар асуудлаа шийдээд байгаа юм шүү. Одоо иргэдээс 50 санал очиё. За тэгээд санал авсан хүмүүс яах вэ? Бүгдийг нь оруулах. Чи юу гэж бодож байна? Оруулах шүү дээ. Оруулж ижил одоо тэр иргэдтэйгээ. Тэгэхээр би чиний эсрэг санал тавьбал яах вэ? Би чиний бодож байгааг эсрэг, чи миний бодож байгааг эсрэг санал тавья. Тэгэхээр яах вэ? Одоо ингээд асуудал байна тий. Гэхдээ бүгдийг авах юм.
Тэгж Үгүй ээ хэр ч авахгүй шүү дээ. Үгүй харин тийм шүү дээ. Тэгээ манай бүх явж байгаа ажилд ийм хуурамч явдаг байхгүй. Тэгээ энийг мэдсээр байж л тэгэл одоо ажил хийж гээд тэдэн хүнээ санал авсан, тэрийг оруулсан гээд тэрүүгээр дүн болгоод тэгээ би түрүү хэлсэн шүү дээ. Авдаг, мөнгө авдаг. Тоо ярьдаг гэдэг. Ерөөсөө л тоо ярьдаг. Бид нар ч бас өөрсдөө бас ингэж зөнгөөрөө за нэрэл ингэж ийм санал өгч чаав чи энэ асуудал ингэж шийдэгдэх байх гэдээ бас дасцсан байна тий. Тэрэнд итгэдэг болсон. Харин бид нар өөрсдөө тийм болсон. Өөрийн мэдл байхгүй. Тэгэхээр бид нар оролцогчд нь мөн байхгүй байсан. Энэ улсын ийм авторитар дэглэм бүтээж чад оролцож байгаа хүмүүс нь өөрсдөө мөн. Оролцсон тоглогчд нь дэглэгчд нь тусдаа. Тий. За одоо тэгэхээр энэ одоо бүхнээсээ одоо хэрхэн ангижрах ч юм уу одоо эсвэл тэр одоо эрдэм мэдлэг боловсрал ч юм уу тэр үзэл санаа элдв зүйл дээр бид нар одоо хэрхэн тусгаж авч яаж одоо энэ нийгмийг одоо цаашд бас арай нэг өөр зүг рүү хандуулах тийм зүйл ирэх юм болов. Гэхдээ тэгэл үндсэн хуулиндаа хүн бичсэн байгаа юм л да. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг зохицлон байгуулна гэх. Тэгээд тэр хүмүүнлэг ардчилсан нийгэм би жишээлбэл боловсролын салбар дээр ярихад нэгдүгээр ангид хүмүүнлэг ардчилсан нийгмийг яаж ойлгох юм бэ? Тэр хүмүүнлэг ардчилсан нийгмийг зохицлон байгуулна гэдэг чинь тэр зохицлон байгуулах гэж байгаа тэр нийгмийг зохицлон байгуулах гэж байгаа иргэдийг бэлтэж шүү дээ. Тэгэхээр одоо нэгдүгээр ангийн хүүхэд энэ одоо нийгмийг одоо бүтээн байгуулахад нэгдүгээр ангид нь бид нэр юу зааж өгөх юм? Ямар хүмүүжил олгох юм? Тэ? Бага ангид төгсгöd ямар хүмүүжилтэй болсон байх хэвтэй. Дунд ангид орохороо энэ хүүхэд яаж цааш нь одоо ингээд ахиулаад явсаар байгаад одоо насанд хүрээд ингээд бид нэр ирээдүйн иргэдийг л бэлдэж байгааг л хэлж байгаа шүү дээ. Гэтэл тийм юм байхгүй шүү. Шат шатны юугаар тийм шүү дээ. Одоо социализм тийм л байсан шүү дээ. Тэ баатарчууд гэсэн, багангийн хүүхдүүд байсан, пионерууд гэсэн, дунд ахлаганг байсан. Йоо. Тэгэхээр нийгмээрээ одоо хүмүүсийг тэр нийгмийн ирээдүйг бэлдэх ажлыг хариуцлагатайгаар хийх хэрэгтэй байхгүй. Тэр маань хийгдэж өгөхгүй ямар нийгэмд хэнийг бэлдээд байгаа юм. Ер нь ихэнхдээ бид нар бол гадны улс орнуудад л хүн бэлдэж өгөөд байна шүү дээ. Одоо хичнээн хүн Солонгос явчих уу? Хичнээн хүн Кембриж төгсөөд алга болж байна тийм ээ. Гадагшаа. Залуучууд бүгд гадагшаа боломж олдуулах гарах хүссэн. Энэ улс орн чинь ер нь тэгэл гадагшаа хүнд хүн бэлдэж өгдөг тий. Тэгээд гадна дотгошоо явж чадахгүй хүмүүс нь эндээ үлддэг юм л одоо хувь тавилан байж ах шиг байна. За энэ хүрээд бит хоёрын яриа ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд өдгөө бид ер нь ямар нийгэмд амьдарч өр хүүхдтэй бас юу өвлүүлж сургаж байна вэ гэдгээ бас хин нэгнээс бус. За энэ төрөөс бус өөрсдөөсөө асуух цаг бас нэгэнт иржээ.